Өнгөрсөн 3 жилийн дунджаар манай улсын хил гайлын 28 бомбдор 670-аас 700 мянган хүн зорчин өнгөрсөн байна. Олон зуун мянган зорчин явагчдын дунд бүгд найрамдах Монгол ард улсын хууль зарилгаар дархлагдсан түүх соёлын болон ан агнуурын хуулийн зарим заалтуудыг зөрчиж өв дээдсийн хурц соёлын ухаан уран гараар бүтээгдсэн өчтөчнөө нандин дурсгалт зүйлийг нуун далдалж хилийн чандад гарган бүрлэгэн үгүй хийх гэж байсан олон гэмт хэрэг илэрсэн юм а. Сайн байна. Цаанаас гэж байна. Хөрөнд дэмжлэгийн байгууллагын туршлагатаар явж байна. Мөн адилхан. Москвад очиж амархаар явж байна. Оюутан Москвад сурдаг. Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр улсын хилээр нэвтрэх зорчин явагчдын тоо жилээс жилд өсөж байгаа юм. Одоо улсын хил дээр 28 гайлын байгууллага ажиллаж энэ улсын хилээр нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл зорчигчид ачаа тэшээ гайлын бүрдүүлэлт хийж улсын хил нэвтрүүлж байгаа юм. За өнөөдөр энд би зорчин явагчтай холбоотой хэдэн зүйлийг холбогдуулж хэлье. За гадаад дотоодын иргэдээс манай улсын хууль тогтоомжийг зөрчиж контрабандын аргаар түүх соёлын үнэт зүйлсүүд ховор ан амьтны арьсыг валютын үнэт зүйлсийг улсын хил нэвтрүүлэх орондлого тасрахгүй байгаа нь судалгаа мэдээ судалгаанаас тодорхой байна. Энд гадаадын иргэн чангараад гэрч 1986 оны эцсээр манай улсаас явахтан өндөр гэгэний одоо өөрийнх нь гараа хийц нандин хийстэй бурхан мөн одоо ийм төрлийн 30 гарын бурхан их хэмжээний өндөр сурстай мөнгөн эдлийг авч явах гэж байсан одоо манай ажлын шалгалтаар илэрсэн байна. Нөгөө талаар түүх соёлын үнэт зүйлсийг нуус аргаар нэвтрүүлж гарахын тулд цалгаж гэмтээх, эвдэх, нугалж хуулах, сэвдэг сэтгэлээр хандах ажиллагаа байгааг энд дурдхан зүйтэй юм аа. Гайлын хууль тогтоомжийн зөрчлийн ихэнх хувийг ангийн хуулийн хууль тогтоомжийг зөрчсөн ийм одоо тохиолдол их хэмжээгээр илэрч байна. Энд бол одоо хандан энэ удаан номонд одоо бичигдсэн ирвсийг одоо хэлж болох юм. Иргэн Тоонов 1986 онд манай улсаас явахтан ирвсний ариас 5, шилүүсний ариас 5, мөн одоо 373 тарга нариас мөн нэлээд олон хэмжээний үнэг ярьсны ариасыг одоо нуус аргаар авч явах гэж байсан илэрсэн байна. Гайлын хуулийн тогтоомжийн дагуу хурааж саатуулах бол нэг асуудал юм л да. Эний сан одоо ан агнуурын хууль, соёлын дурсгал зүйлийг хамгаалах хуулийг зөрчиж, дамлаж худалдаж байгаа энэ эзлийг тогтоож чадахгүй байгаа нь өрчил цаашид үргэлжлэх бололцоог болгож байгааг дурдах хэрэгтэй юм байна. Олсон юу л гэрч 82 чирхэг бүхэнгийн эвэр авч явсан байна. 82 эвэр. Энэ нь одоо 41 одоо зэр бүхэнгийн эврүү гэж ойлгогдож байсан. Гэтэл мэрэгжлийн байгууллага одоо энийг тогтоохтон 53 одоо бүхэн алагдажээ гэж 20-той одоо алагдажээ гэдэг нь одоо тогтоогдсон байна. Тэр ингэж давхар одоо хууль дүрм зөрчиж байгаа энэ явдал нь бол манай иргэдийн эрхийн хүмүүжлийг дэвшлүүлэх талаар хууль хяналтын байгууллага сохиож байгаа ажлын өрнөлөө хамтын ажиллагаа хангалтгүй байгааг бас болж байгаа нь одоо энэ талаар одоо намын төв хорооны улс төрийн төвчнөөс хөлбөрийн бус орлоготой тэмцэх талаар саяхан гаргасан тогтоолж энийг одоо онцлон тэмдэглэсэн байгаа юм аа. Та бүхэн улсын гайлын хэрэг эрхлэх газрын дарга Минжингийн ярихыг сонслоо. Одоо гайлын ажилтан Оюугийн ярихыг сонсцгоё. Та бүхэн маш чухал сэдвээр кино хийж байгаад бидийг талархаж байна. Учир нь төгс соёлын дурсгал зүйлийн үндсэнийг манай зарим иргэд дутуу ойлгож, эдгээр үнэтэй зүйлийг гадаадын иргэдэд худалдах, бэлэглэх, элтэй ойлгохгүй зүйлээр одоо солих зэрэгээс болж гайлын үзлэх шалгалтаар төгс соёлын дурсгал зүйл их хэмжээтэйгээр илэрч байдаг юм а. Жишээлбэл өнөөс нэг дурдвал гадаадын иргэн чээг ихчээ 1986 онд авч явсан зүйл нь мөнгөн цогц бурхан
гуйлан хэв, тахил, эртний зэс мөнгө, зэс очир, цагаан мөнгө, гуйлан бопер, гуйлан зоос, очир, хатгамал, зэвт намал янз бүрийн бурхан 10 гаруй илэрч байлээ. Эдгээрийг энэ хүн хүүхдийн тоглоом бамбрууш, хүүхэл, сармагчин дотор хийж авсан юм а. Эдгээр илэрсэн зүйлийн дотор манай нэр дуран бүтээлч өндөр гэгэн зан назрын бүтээл байсныг мэрэгжлийн хүмүүс тогтоосон юм. Ингэж манай зарим иргэд хувийн ятцуу сонирхлыг үрдэл болгож нийт ард түмний өмч болсон түүх соёлын үнэтэй цайтай ховор нандин зүйлсийг гадаадын хүмүүст өгч хил хязгаар давуулан гаргах явдал байсаар байна. Улаанбаатараас Москвын Сотаунцэн Жаргургэрээсийн ачаатч ажиллагаа дууссан. Внимание. Заканчивается регистрация билетов и оформление багажа пассажиров, вылетающих рейсом Су-564 Улан-Батор, Иркутск, Москва. Москвын Сотаунцэн Жаргургэрээсийн ачаатч ажиллагаа дууссан. Улаанбаатараас Москвын зарчигчид 1-р давхрын явагцаар дөрнө. Улаанбаатараас Москвын зарчигчид 1-р давхрын явагцаар дөрнө. Внимание! Просим пассажиров, вылетающих рейсом Улан-Батор, Москва, пройти на посадку. Бид замын үед бомтод ирээд байна. Өргөсөн тангарагта үнэнч олон 10 гаалчдын нэг Санжим ятавтаа уулзаж илрүүлсэн хэрэг зөрчлөөсөө ярьж өгөхийг хүссэн юм. 1984 оны 8 дугаар сарын 20-нд Москва, Улаанбаатар, Бээжингийн олон улсын галтрэг хилийн замын үед бомт ирсэн. За суудлын шалгалт зогсормороо явагдсан. За шалгалтын явсад сүм юу л өгөгч 60 гарын мэс тачаа шалгуулсан юм а. За энд улсын хэлээр нэвтрүүлгийг хоригдсон буюу норм хэмжээ хэтэрсэн 50 гарын мянган төгрөгийн эзүүл хураагдсан юм. За энэ эзүүл хураагдах явсад шалгуулаагүй ачаанаас 10 литрийн бетонтой зүйл авчиж шалгуулсан ачаанд авчиж хийсэн зарчигч. За үүнээс анхны сэжиг төрөөд энэ зүйлийг задлж үзэхэд дотроос нь цацаасан өөхөн тус гарсан юм а. За энэ өөхөн тусыг бид эрентгийн аппаратанд хийж үзсэн. Өөхөн тусан дотор бол эрентгийн аппаратанд харахад ийм 3 одоо гонцгой альбертэй хар юм байсан. За энэ хар юм нь бол утгатай зэрэг хар дааванд бооцсон гадууд дотоороо гэлгал цаасан бооцсон ийм зүйл байсан. За энэ үйл байсан гэхдээ зэрэг хятадын хар дугар буюу яншгад гэж хэлдэг 150 шиг байсан юм а. За манай гадаад харилцаа өргөжхийн хамт дэлхийн янз бүрийн орны хүмүүсүүд манайд янз бүрийн зорилго чиглэлээр их хэмжээтэй ирж байна.
Эдэнд бол сонихгүй зүйл гэж байхгүй байх юм. Жишээлбэл одоо манай жирийн байгалийн чулуунаас атга шороо нэг ширхэг үндэс навч хүртэл одоо тэдний анхаарлыг ихээр татдаг байх юм. Жишээлбэл усан болор утаа доллар гэж байна. Усан болор бол энэ боловсруулсан нэг квадрат сантиметрийн манай нисхэн усны холбооны 1 жилийн хэрэгцээ хангаж чадах жишээтэй. Энэгээр бол одоо үнэтэй зэнтэй зүйл гэж байна. Ер нь сонихгүй зүйл байдаггүй жишээ бол энэ байна. Америкийн генерик гэдэг хүний авчирсан зүйл хөсрий лаад данхны цор сайрын шаадангийн хагархай залын динзаурын чулуурсан өндөгний хэтэрхий гэх мэт ийм зүйлүүд авч явж байгаа жишээ. За энэ цоож энэ бол одоо 16 7 дугаар зууны үед хийсэн ийм цоож манай одоо бас зөвхөн тусгай зүйл нисхэн утсан дээр 2 цаг гарах мартаад энэ зүйлийг хаана олж авсан байх хэрэгтэй. Тэгэхээр манай иргэн зарим иргэд бол одоо өөрийнхөө материалыг сонирхолоос болж өөрийнхөө орны одоо нэг зүйлүүдийг гадаадын хүнд элемеран жижиг сажигхан зүйлээр өгч байгаа явдал бол үнэхээр харамсалтай байгаамаа. За ингээд түүх соёлын тусгал зүйл олно гэж болно. За энэ дашим гэхэд л 14-р зууны үеийн манай монголчуудын гар урлаа хийсэн маш үнэтэй зүйл. Энэ үний мөн гадаадын нэгэн удаа нууц нарийн аргаар авч авах гэж байсныг бид олж авсан юм. Одоо энэ үнийг аваад музейдээ шилжүүлэх юм аа. Замын үеийн гайлын хорон дарга тунцагташин ярихыг та бүхэн сонслоо. Уд найрын Монгол Ард улсын гайлын ирэх газраас манай музейнүүд шилжүүлэн өгсөн зүйлээс түүх соёл урлагийн өндөр ач холбогдолтой 600 гаруй бүтээлийг музейн бүртгэлийн дунд түнээр үнэлэхэд 100 гаруй мянган төгрөг болж байна. Энэ бүхэн бол дахин давтагдшгүй ховор намдын зүйлсэн харь хүний гарц өгч улс нийгэмд охирол учруулж байгаа хэрэг юм аа. Жишээлбэл хэлэхэд сүүлийн 10 жилд түүх соёлын хууцны дурсгал зүйлийг хэл давуулан гаргахаар оролдож байгаад манай гайлын ажилтнуудын сонор соргох ажиллагаанаас мултарч чадаагүй хураагдсан зүйл үлэнжихэн байна. Түүний дотроос 18, 19-р зууны үед бүтээгдсэн сувдан чимэглэлтэй торгон утсан хатгамал лам цаасан шуумлаар маш уран гоё хийж өнг яган бодсон гомб уйлаар тодгож урлаад алтаар шарж бүтээсэн богд зонковын хөрөг баримл мөн ой зэс хүрдэрэг материалаар хийсэн төрөлөрийн борхот хаш чулуугаар сэлж хийсэн арслан цагаан өвгөн ариширээр үндэсний кэ угалж урлаж бүтээсэн зэрэг мянга шахам түүх соёл урлаг угсаатын зүүн шилдэг бүтээлүүд байгаа юм аа. Музей удирдах газрын дарга даваа самбуу бидэнд ингэж ярьсан юм. Саяхан Улаанбаатар хотны олон улсын гайлын дарга нарын 28 дугаар баг хурал амжилттай хурлаж дууслаа. 1974 онд болсон гайлын дарга нарын хурлаас хэрвээ түүх соёлын дурсгалт зүйл нэг улсаас нөгөө улсад нэвтэрсэн байх юм бол үн төлбөргүйгээр буцаан өгч байх хэлэлцээрт социалист 7 орны төлөөлөгчид гарын үсгээ зурсан билээ. Дахин давшилжгүй түүх соёлын дурсгал үйлийг хэлийн чандад гаргаад оронд нь манай иргэд юу авчирж байгааг харъя л да. Утал, хувцас, бох, үсний хавчаар, нусны алчуур гэх мэт өнөөх шунын шохойрхож авчирсан зүйл нь энэ шүү дээ.
Гэтэл гадаадын иргэд манай үжил сурталд харш, ном сэтгүүл, видео бичлэг, хортын шавж агуулсан янз бүрийн ногооны үр, үе удмаар нь үргээ болгодог эм авчирч байгааг харьцуулан хараад бодлоо. Жишээ нь 500 г вандууны өрөнд 8000 гаруй хортын шавж агуулж авчирсан нь энэ байна. Манай ард түмний эрүүл мэнд, газар тариаланд ихээхэн хохирол учруулах зорилготой байсан нь судалгаа шинжилгээгээр нотлогдсон юм. Гадаадын нэг иргэн манай батлан хамгаалахад хэрэглэж байгаа 5 төрлийн бууны сум авч гарах гэж оролдож байсан нь илэрчээ. Хүн ардаа сонор соргог байгтун. Хэрвээ бид түүх соёлын дурсгал зүйлээ хөлийн чандад зөөгөөд байх юм бол хэнд юугаан үзүүлж, юугаараа бахархах юм бэ? Хэрвээ бид дэлхийд ховордсон ан амьтан үзэсгэлэнт байгалаас үүдгээд байх юм бол хэн эх орныг минь зорж төв алгасан жуулчлан ирэх юм бэ? Хэрвээ бид л эх орноо хайрлахгүй юм бол бидний өмнөөс хэн ч эх орныг минь хайрлахгүй гэдгийг санагдав.